Манай улсын хувьд бол нийгэм даатгалын хувьд бол дэндүү өндөр шүү дээ. Гэхдээ дэлхийн жишгтэй харьцуулж үзэх юм бол энэ хуулийг хийхдээ бас л одоо иргэдээс авах мөнгийг би бол шулууханд тулгаагаар авч байгаа гэж би бол харж байгаа. Тухайлбал энэ нийгмийн даатгалын хууль баталгаатай багаар байжгаад 2%-аар нэмэгдүүлээ явчихж байгаа байхгүй юу. Тэгээд тухайн үед хууль батлагдаад хүмүүс ийм хууль батлагдж төдөө өв болж л гэж ойлгосон болохоос биш жил өнгөрөх тусам хувь хэмжээнд нэмэгдээд байгааг ард иргэд анзаардаг. Тэгсэн хэрнээ нийгмийн даатгалын сангийн улс төрчид нь өөрөө идээд уугаад хонждог. Энэ л өөрөө маш харамсалтай. Та бүхэн санаж байгаа бол тухайн үед сангийн сайдаар ажиллаж исэн хүн их хурлын чуулган дээр энэ хуулийг батлагдахад хэлж исэн. Нийгмийн даатгалын сан байхгүй болчлоо, алга болчлоо, эрүүл мэндийн даатгалын сан байхгүй болчлоо. Тийм учраас нийгмийн даатгалын хувийг нэмье, 2% нэмье гэж сангийн сайд нэлжсэн. Гэхдээ эн чинь байж болохгүй байхгүй юу? Энэний өмнөх сонгуулиар улсын хурлын гишүүн байсан хүний банкар дамжуулаад өнөөдөр хэдэн 100 тэрбум төгрөг шүү дээ. Эрүүл мэндийн сан нийгмийн даатгалын сангийн 375 орчим тэрбум гэдэг шиг санаж тэрбум төгрөгийг өнөөдөр баг болгоцсон. Энд чинь шудраг өсөн шүү дээ. Тэгэнгүүтээ одоо яаж ийн хүмүүсийн цуглуулсан мөнгөийг болгоход нь чамд 20% л өгнө. Одоо хэж өгөхгүй. Гэхдээ хүүхд чинь өгөхгүй ч гэдэг юм уу те. Эсвэл 20 жил амьдрааг бол өгөхгүй гэдэг чинь эн чинь өөрөө шудраг бос зүйл байхгүй. Энийг л би зүгээр хуульчийн хувьд бол яг энэ асуудал дээр энэ заалтан дээр би шүүмжлэлтэй хандж байгаа.